За хууль тогтоомжийн хуулийг байнгын орон чуулганы нэгдсэн уралдаанд хилцүүлэх бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хууль зүйн байнгын ороноос байгуулагдсан. Би яхлан ажиллаж байна. Хууль тогтоомжийн хуулинд хэрвээ хууль тогтоомжоос улсын хурлаас засгийн газарт бүрэн эрхээ тодорхой нэгэн асуудлаар шилжүүлж байгаа бол захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа энийг ямар шаардлагатай шаардлагыг хүлээн зөвшөөрж биелүүлж гаргаж болох вэ гэдэг дээр нэлээд нарийн зохицуултуудыг хийж өгч байна. За хоёрдугаар бид хууль тогтоомжийн хуулинд хүний эрхийн үнэлгээг хийдэг болёо гэсэн энэ концепцийг оруулж ирж өргөн барьж байгаа хуульд тодорхой хүний эрхийн комисс за тамийн газрын хүрээлэнгийн судлаачид хүний эрхийн дүгнэлтийг хийдэг болохоор байгаа. За 3 дугаарт бид нар хууль тогтоомжийн төслөө боловсруулчид олон нийтийн хилцүүлэг хийдэг. Тэгээ энэ олон нийтийн хилцүүлгээс үндэ ямар санал нь туссан тусаагүй дахиад мэдээлэх юм механизм байдаггүй учраас бидний хэлж байгаа дуу хоолой өгөхөр тусаж гин үү тусаагүй бол ямар шалтгаанаар тусаагүй байна вэ гэдэг асуудлыг илүү тодорхой болгохоор наривчсан шаардлагуудыг хуульд боловсруулж байгаа хууль өргөн мэдүүлж байгаа субъектд бол энэ шаардлагыг тавьж байгааг. За үүнтэй холбогдуулаад бас нэлээд наривчилсан хууль дагаж ямар төслүүдийг өргөн барьж болох уу хууль тогтоомжинд тавигдах шаардлагуудыг бол наривчилж тусгаж байгаа. Ингэснээрээ бидний хувьд бол илүү чамбай үндсэн хууль болон бусад хуультай нийцсэн хууль тогтоомжуудыг гаргах энэ шаардлагуудыг наривчилж гаргах үндэс нь бүтнэ гэж харж байна.